За тэгэд манай зочин маань бэлэн болсон гэж хэлж байна. За эхний зочин маань хэн байгаа вэ? Улсын филармоны симфони, найрал хөгжмийн гослол хөгжимчин, соёлын тэргүүний ажилтан, тунгалаг тамир болон гоо марал буюу Voice Kids шоуны оролцогч охин маань ирсэн байна. Охин тийм ээ. За зочдойгоо хүлээн авъя. Тэгээд бид бол бас олон нийтийн сүлжээгээр нэлээ хардаг хүмүүс байгаа. За сайн уу хоёроо? Сайн уу? За хоёр маань хөвчөө зүгээд тухтаад суугаараа микрофоноо өөртөө баг зэрэг ойртуулж олно. За микрофоноо ойртуулад тэгээд ирцгаарэ. За окей, хоёр маань ямар хөөрхөн, ямар гоё харагдаж байна. Өглөөний мэндийг хүргэе. Цастаа өглөөний мэнд тэгээд бидний урилгыг хүлээн авсан их баярлалаа. Маш баярлалаа. Та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Ичдийн Монгол дээр бас дахин ирсэндээ баяртай байна. Хүрх юм аа. За тэгэхээр манай үзэгчид бол ихэнх нь бол хараа таних байгаа. За тэгээд ялангуяа одоо олон нийтийн сүлжээнд дор бол бид их хардаг тийм ээ. Тэгэхээр гэтээ магадгүй харж байгаа хүмүүс ч байж магадгүй. Тийм учраас өөрсдөө сайхан танилцуулаад дөрвөлээ ярианд оръё. За хөөрхөн бяцхан охноос эхлэе. За. Намайг Дэлгэрийн гоо марл гэдэг. Би Удам Монгол Education сургууль суралцдаг. За доош өгөө тодорхой танилцуулсан. За би гоо марлын ээж нэн Дэлгэрийн хайрт гэргин байна. За бид ам бүл дөрвөлээ. За одоо хүүтэй манай марлаа маань болохоор айлын том охин байгаа. За тэгээд би одоо Монгол Улсын филармонд одоо 16 дахь жилдээ симфони оркестрийн госол хөгжимчнээр ажиллаж байна. За тэгээд бас хөгжим үеийн коллеж буюу одоо Монгол Улсын консерваторийн одоо флейт хөгжмийн нарийн мэргэжлийн одоо багшаар ажиллаж байгаа. Одоо тэрнийхээ хажуугаар бас айгүй нэг хоббич гэх юм уу дуртай зүйлээ өөрөө айгүй сорих дуртай учраас гэр бүлийн радио 104.5-т хөтлөгчөөр одоо 4-5 дахь жилдээ ажиллаж байна. Ямар гоё юм бэ? Ямар олон төрлийн одоо ажлыг хийж байна. Дээр нь одоо бүр үнэхээр юм гоё урлагийн гэр бүл гээд тодтогоод хэлчихэд бас болохгүй байх юм байхгүй тийм ээ. Тэгэхээр охин нь ч бас сая ингээд Voice Kids-д бол орсон байдгаа. Тэгээд энэ одоо хизээ гарсан шийдвэр вэ? Багасаа дуулдаг байсан уу манай гоо марл маань? Би бол яг ухаан ороход л дуулсан явж исэн. Угаасаа аав тэр урлагийн хүмүүс болохоор угаасаа өөрөө урлаг татагддсан билээ. Одоо л урлагт маш их хайртай. Би ч нөгөө төрөөд 1 сарын 1-нд төрсөн байхгүй юу манай марлаа. Маш онцгой өдөр төрсөн. Тийм өдрийн бүр 1 цаг төрсөн. Тэгээ яг шинэ оны хамгийн анхны цасаар 31-нд бас цас ороогүй, 30-нд бас цас ороогүй. Тэгээд Хинтийн нутгийн Чингис хатыгаа төрсөн. Тэгээ би бүр нутагтаа очиж зарж төрсөн. Тэгээ их онцгой учраас 1 сарын 1-ний 1 цаг төрсөн хтагаа. Тэгээ багасаа ингээд айгүй дуулах дуртай. Тэр нь юунтай холбоотой вэ гэхээр ерөөсө 9 сартаагаас ахуулаад манай филармоны тайзан дээр ерөөсө ажил дээр л ингэж өдөө хүртлээ өссөн ажлын орчин тойрон бүх зүйлүүдийг мэддэг. Бүр ухаан ороод эхлэхээс л энэ хөгжмийг хүрч болохгүй хажуугаар нь явахдаа бүр ингээд анхааралтай явна гэсэн тийм ойлголттой болцсон учраас одоо ингээд симфони сонсонгол тэр хөгжим тоглож гин тэр хөгжим гэдэг бүх одоо хөгжмүүдийг нэрлэх жишээний тийм гоё ингээд сонсголон хөгжсөн. Тэгээд дуулах дуртай байхгүй юу? Тэгэнгүүт энэчнээс нэг юм ингээл зүгээл энэчнээс нэг юм онжуулаад ингэнгүүлстэй өөрийгөө тайзан дээр гараад дуулж ин гэж төсөөлөл тэр олгоныг ингээд маш их мэдэрдэг байхгүй аав ээж хоёр. Тэгээд ингээл онгоргоол байна. Ямар хөөрх юм бэ? Тэгээд яг л ээж хүн аав хүн бол яг хажуунаас нь хараал тийм хүүхдэд төрхөөс ахуулаад бүх юмыг нь илүү нарийн мэдэрдэг. Тэгэл манай охин болохоор одоо ингээл бүжиглээл байгаад байдаг байхгүй. Тэгэхээр би бас нэг энэ бүжигтэй холбоотой хүн болох юм болов гэж анзаарч хараад байна л да. Тэгэхээр мэдээж аавын бас нөлөөлөл нэлээд их байсан бах мөн одоо удамшлын одоо тэр гоё хоолооч гэдэг юм уу те их өвлөгдөж орж ирсэн бах та. Ер нь цэцэрлэгтэй ч гэдэг юм уу яг ийм тэмцээн оролдоонд их ордог байв уу? Цэцэрлэгтэй юу? Ордоггүйсэн. Гэтэ ямар ч гэсэн надад нэг дууны алтан медаль тэг найрал дууны мөнгөн медаль тийм байдаг гэсэн. Тийм. Ямар ч гэсэн нөгөө 10 жилдээ ч юм уу те зөвхөн урлагийн үзлэг асгол шинэ жилийн нэг тийм яг сургуулийн хэмжээнд цэцэрлэгийн хэмжээнд тийм юунд орж исэн. Учираас энэ тэмцээнд ер нь ордоггүй. Тэг хамгийн анхны одоо тэмцээний тайз бол одоо олон улсын Voice Kids те HD Монголд анх удаа орсон те анх удаа орохдоо бүр маш амжилттай их тийм гоё түүх бүтээсэн гэдэг утгаараа ээж аав маш их бахархдаг шүү. Иймэрхүү одоо нөхцөл станаар баяр талгаснаа илэрхийлэх юм да те. Тэгээд миний охин бас хэлээч ямар Voice Kids дарахтаа шийдвэр нэрээ яаж хамгийн анх гарав яг орё гэж
бодсон шийдвэр нь. Анх voice kids болж байгаа гэж сонсоод шууд ормоор санагдсан. Аав ээжээ ингээд voice kids болох гэж байгаа юм. Би орё л доо, дүүтэй хамт орё л доо гэж. Бүртгүүлэл тэнцсэн. Тэгээд blind audition-д орсондоо би маш их баяртай байгаа. Дууны сонголтыг нэрээ яаж хийсэн бэ? Өөрөө хийсэн үү? Эсвэл одоо аав ээжээсээ зөвлөгөө авсан уу? Ер нь аав ээжээсээ их зөвлөгөө авдаггүй яг энэ дуулалтын тал дээр. Мэдээж аван шүү дээ. Аав ээжтэйгээ ярилцахгүй бол тэгээд дууны сонголт байхгүй. Тий, яалтчгүй ингээ мэрэгжил ингээ цаанаас нь ингээ хөдлөөд байдаг. Тэгтээ мэдээж охиныхоо одоо дуртай юу те миний охин бас санаанд нийцж өгнө гэдгийг нэн төрөнд харна. За тэгээд өөрөө дуртай бол харин тэрэн дээрс нь ста нэрээ сайхан дэвслээл ста нэрээ маш сайн дэмжинэ. Сая хүүхднээс нэг voice kids дорсон. Тэгээ таны хувьд бас мэрэгжлийн хувьд одоо ямар зөвлөгөөнүүдийг яаж бэлдэх хүүхдээ? Мэдээж нөгөө бид нар бас 100% бас яг дасгалжуулагчиг бас тэгж хандаж болохгүй. Нэгдүгээр нь манай одоо kids voice-ийн дүрэн байна те. За бас дасгалжуулагч багшийнхаа үүдийг маш сайн сурна. Харин нөгөө хүүхдийнхаа сэтгэл зүй талаас нь хамгаалалт талаас нь маш их дэмжиж ер нь өөр нь их гоё юм сураасаа гэдэг үднээс л хандж ирсэн. Манай аав ээж хоёр бол баг бүх зүйлийг би тэгмээрээ гэвэл манай аав хоёр дандаа намайг дэмждэг тийм болохоор би юу ч хийсэн амгүй аав хоёр манай дэмжин чинь энийг хийя гэж л боддог. Харин тийм та хэдийгээ харахаар бас ингээд олон нийтийн сүлжээнд бас гоё бичлэгүүд оруулдаг. Тэгээд харахаар их юм эерэг тэгээд чөлөөтэй тийм гэр бүлийн бас нэг юм уур амьсгал нь гоё чөлөөтэй байдгаараа илүү онцлог байд юм болоо гэж харагддаг. Яг юм аав ээж нь гээд нэг юм өндөр дуугаар ч юм уу дээрээс харцдаг ч гэдэм үү бидний үед чинь тийм илүүтэй нэг юм аав эрэгт ёс ч гэдэм байдаг болол та нарынхаа ховыг одоо ингээд ажиллах юм бол их гоё юм ардчилсан одоо гэр бүл шиг харагдаад байдаг юм л да. Тэг яалтчгүй манай нөгөө хантай маань холбоотой л доо. Яагадгүй их мэдрэмжтэй хүн байдаг. Тэгээ яг ингээл их тийм хөөрхөн инээдтэй юм яриа л те. Хошин шогийн мэдрэмж хөрөнгөд би яалтчгүй би нөгөө уцаа хараал нэг гоо ингээд энэ бол нэг хэдэн жилийн өмнөөс эхэлсэн зүйл биш ахгүй юу? Хоёр хүүхдээ баг багахаас нь ахуулаад тэр нөгөө гой момент болгоны дэнд дандаа бичиж үлдээдэг байсан учраас архивтай байдаг байхгүй юу? Тий. Тэгэхээр сошиал хөгжихөөс өмнө бид нар үшээ байсан. Тэр мэдрэмжийг ер нь ханаасаа мэдэрдэг шүү. Тэгээд би дээрээс нь тэг бодоо алгаалаа. Тэгээ гэж явчихдаг. Заримдаа манай охин ч нэг шүү дээ. Ээж жоохон намтай байгаарэ гэж. Бүр яг гоё найзууд болсон юм шүү дээ. Ээж охин гэхгүй баг би бол та хоёр гоё бестил яа тийм л гэж харж штэ. Сайн найзууч тий. Тэ охин нь тэгээ бас нөө our generation 2025-д орсон. Тэрний талаар гоё сонирхуулаад тэ ярьж өгөл. Би анх удаа Хилийн чандад тэмцээнд орох нь Оросын албаны улсын Москва хотын яг Our Generation 2025 гэх маш том олон улсын тэмцээнд орсондоо би маш их баяртайгаа. Тэгээ анх удаа олон улсын хүүхдүүдтэй ярилцаад тэгэхэд бол үнэхээр гоё байсан. Олон улсын хүүхдүүд чинь яг хүмүүж талаасаа маш өөр идэм билээ. За. Тийм. Жишээ нь юу юм бэ? Ямар зүйл хамгийн их одоо сэтгэлд нь тод үлдсэн бэ? Тэмцээний үеэр их тийм. Тэмцээний үеэр бол алсуу. Би ч нөгөө багтаа алсууг маш их сонсдог байсан. Ухаан орхосоо ерөөсөө анхны дуунаас нь ахуулаад ерөөсөө хаа газар дээр дуугаа дуулдаг байсан. Бүх дууг нь мэддэг. Тэгээ нөгөө бид нар тэгдэг штэ нөгөө би ч нөгөө нэгдүгээр ангид ор сургууль сурдаг байсан учраас нөгөө дуунуудын бүгднийг орсоор өчнөс. Тэгээ нөгөө кассетаараа сурдаг байсан. Тэгээ яг our generation үнэхээр алсууг ингээ хөдлөн гэж үнэхээр бодоогүй. Тэгээ сая Монголд ирэхэд нь би нөгөө үзэж чадаагүй байхгүй юу? Гадаадад нөгөө томилтой байсан учраас тэгээд айгүй харамсаж тэгсэн чинь миний охин ингээд Москвад очиод дээрэс нь алсуу хөтлөөд тэгээ алсуутай хамт ингээд хамт байгаад тэгээд бүр дэлгэр хоёрын гоомрол гэдэг ийм нөгөө бүр ингээд ховгоо хүртэл дуудуулахаар миний бүр ингээд яг мөрөөдөл биелсэн юм шиг. Тэгээ би бол ойртож болохгүй л дээ. Яг бол маш том хамгаалттай гэдэг юм байлээ. Тэгээд миний охинд хүртэл ингээд маш их тийм гоё зөвлөгөө өгөө сайн байна те мундаг байгаарэ гэд ингээд ярилцаад байхыг нь хараад би бүр маш их баярлсан. За тэгээд миний охин ингээд яг ингээд 16 орон байсан байхгүй 16 орны хүүхдүүд. Тэгээ яг ингээд юу Угандагийн дараа байсан те. Тий Угандагийн дараа байсан. Угандагийн дараа Монголиа гэх тэгэнгүүт нөгөө яг Монголын далбайгаа бариад Монгол дээлтэйгаа ингээд бүр маш ирж хүчтэй алхангууд л за тэгэл бит хоёрын нулимс бүр ингээд орсаад бүр ингээд хайлцсан. Яагаад гэхээр охиныгаа гэхээс илүү миний охин ингээд яг Монголд орныгоо ингээд төлөөлөөд дуу хоолойгоо урлаг соёлоо за дээрэс нь үндснийхээ хувцсыг чи бүх зүйлийг тээж авч байгаа байхгүй юу харилцаа хандлага хүмүүжил тэрний цаана гэр бүлгээд бүх зүйл ингээд шүүлтүртэй явж яадаг шүүжээдэг харж яадаг байхгүй юу тийм учраас ерөөсөө эх орныгоо балста нэрэ бахархдаг юм байлээ тэгээд нэг талаараа их
гоник дүрдэг юм байлээ. Манай Монгол бас хортон хөгжнөө, сайхан цаг ирнэ. Бид нар бүгдээрээ ингээд дор бүрнээ ингээд хичээж байгаа учраас те маш их гоё зүйл болох болно л гэж бодоол юм ингээд хөдөлсөн даа. Тэгэл ингээд харсан чи манай өвшөө уйлцсан. Тийм үнэхээр гоё байсан. Тэгээд монголчууд маань ч гэсэн нэлийн дэмжсэн. Тэр бүр маш их итгэвтэйгээр дэмжсэн харагдаж байсан. Тэгээд энэ тал дээр бас та хэд маань ямар мэдрэмж авсан бэ? Ингээд хотлолноороо гэдэг шиг тийм ээ сайхан дэмжээд гоо марлыгаа дэмжижсэнийг харах их сайхан байсан бах та. Тий. Миний охин яг тэр сэтгэлээ хэлээж. Нөгөө нэг дүн гаргадаг өдрөө. Тий. Одоо маш олон хүмүүс ингээд чамайг дэмжээ сошиалаар ингээд дагуулгаасан шүү дээ. Тий. Тэгээд нөгөө жүжигчтэй сахуулаа, дуучтаа сахуулаа талбар болгон хүмүүс их сэтгэл гаргасан. Тэгээд тэр бүртгэл хийхэд хүртэл маш хэцүү байхгүй юу? Ягаад гэвэл зүгээр нэг юм дараал сонгох биш, маш их хамгаалтай системтэй байдаг учраас маш олон зүйлүүдийг тэрийг залхууралгүйгээр сэтгэл гаргаад ингэж одоо санал өгнө гэдэг чинь тэр хувь хүнд цаг гаргаж ийн гэсэн үг. Тэр нь маш их талархаж авдаг. 143 мянган санал авсан. Тэр бол маш нэг оноонд гэхэд 3 мянган. Тэгээ би 40 хэдэн санал авсан. Тий. 45 санал авахаар нэг оноонд 3000 хүн санал өгсөн гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр баш олон хүмүүс сонирдуулахад нөгөө Америкийн нөгөө King Moore гээд Instagram дээр 1 сая дагагчтай. Тэгээд YouTuber тэгээд TikTok дээр 3 сая болоод дагагчтай. Айгу мундаг тийм хөө ирсэн. Тэрнээс их санал авсан гэдэг нь маш их гоё санагдсан. Тий. Вау. Хэрвээ багтсан шүү дээ. Уучлаарай Америк. Мэдээж нэг номер бол мэдээж China. Тийм ээ. Хятад алдчихвэ тий. За тэгэхээр эргээд хэдүүлээ нөгөө voice руу оръё гэж бодож байна. Тийм нөгөө анх нөгөө voice-ийн blind shot гэж байдаг тийм. Тэрэн дээр бас ингээл ороход ямархуу мэдрэмж төрж исэн бэ? Хэр их сандралтай байсан бэ? Эсвэл бүр сандралгүй зарим хүмүүс бол яг тайзан дээр гарахаар л яг бүх юмаа мартаал гоё дуулдаг ч гэдэг хүмүүс байдаг. Зарим хүмүүс бол маш их сандарлаа гэсэн хүмүүс янз бүр байна л та. Тэгэхээр гоо марлын маань хувьд ер нь яг тайзан хэр санагтав? За тэгээд voice kids данх ороход бол шууд тайзан дээр нь гараад л би яг ухаа санаагаа алдсан. Шууд ухаа санаа шал өөр газар. Тэгээ яг дуусаал нүдэ нээсэн чинь гуруулаа эргэчихсэн байсан. Угаасаа тойроод яг баахан спикертэй дарж байгаа тс гэдэг дуу сонсогддоггүй юм билээ. Мэдэгдэхгүй байх. Тийм мэдэгддэг гэж боддог байсан шүү дээ. Тэгэл 3 шүүгч хараад яг юу гэж бодох тухайд yes би чадлаа гэл. Нүдэндээ ерөөсөө итгээгүй зүгээр телевизээр үзээд байгаа юм шиг. Тэгээ мэдээж энэ voice kids-ийн тэр тайз, тэр гэрэлтүүлэг энэ бүхэл зүйл яг our generation дээр гарч ирсэн байхгүй юу? Яг тайз нь, яг гэрэлтүүлэг нь бүх зүйл нь яг олон улсын хэмжээнд байсан учраас манай охин тэгжсэн. Яг voice kids-д орсон учраас би энэ тайзан дээр яг туршлагатай байлаа. Туршлагатай байсан тийм их талархаж байсан. Voice Kids-д орж исэн хамгийн гоё дурсамжууд бас юу байгаа бол тий яг маш том дэлхийн хэмжээний шоу нэвтрүүлэг бас л нэг юм journey тий юм гоё аяллыг бас өнгөрүүлсэн байгаа. Тэгэхээр тэр дундаас юм онцлох гоё яг сэтгэлд нь одоо бууж байгаа тэр дурсамж үйл үзэгчтэйгээ хуваалцаач манай гоё марл. Миний хамгийн их сэтгэлд хоногшсон маш гоё дурсамж гэвэл мэдээж тайзан дээр дуулж байв явцсан. Гэхдээ яг blind shot-анда тэнцчээд яг voice-оос гараа явж байхад аав ээж хоор мань үйлчихсэн. Миний охин ямар мундаг юм бэ гэж тэрж байгаа үйл надад маш гоё санагдсан. Энд чинь тэгэл бүр насан турштай яриа шүү дээ. Жамаа эвгэн боллоо. Аа скицаад байгаа. Our generation-д орчихсан миний охин тэртэй гэж яриа шүү дээ тий. Энд чинь яг нэг амьдралын түүх болоод үлдсэн. Тэгээ түүхтэй олон улсын хэмжээнд олон улсын ингээд тэмцээнд орсон учраас миний охин ямар гоё юм бэ? Аав ээж чинь чамшиг хараа бидтэй ахтаа нэг улсын наадам гэдэг. Тэр антын дооны наадам нөгөө нэг гэл нөгөө дээр үеийнхаа юм ярьж та одоо хүмүүс бараг мэдгүй шүү дээ тий. Гэхдээ одоо нэг юм байна л да тий. Өөрөө тэмцээн оролдоон та хоёрын маань хувьд бол байнгын тайзан дээр байнгын одоо хүмүүс үзэгчдийн одоо нүдэн дээр байдаг хүмүүс тий. Гэхдээ хүүхэд нь ямар нэгэн байдлаар амжилт үзүүлээд хүүхэд нь тэмцээн ингээд зогсно гэдэг мэдрэмж болол өстой нөгөө самсаа шархируулам тий. Сэтгэл хөдлөхөм одоо мөч байдаг баг л та. Тэгэл ээж хүний хувьд бол энэ бол үнэхээр нулимсаа одоо тисч барихын аргагүй тий. Би одоо жишээ нь хүүхдээ ингээл нэг жижигхэн тэмцээнд ороход л миний ингээл омогшил төрөөл багтал төрөөл те ингээл нэг юм уйлчих гал нэг юм сонир санагдаг. Тэгэхээр яг таны хувьд бас яг тухайн үеийн тэр emotion сэтгэл хөдлөлөөс хаваалцаач. Яг зөв. Битгаар дигдээ ямар зоригтой юм бэ л гэж боддог.
Бид хоёрын яг ийм их сандардаг те сандралаа яаж дийлэх үү энийг л сайн хийх ёстой гэх нэг яг юм хүүхдийн ийм юм одоо боддог байсан бол одоо энэний үе манай охины үе бол шал өөр болчихж байгаа шээ өөр өөрийгөө удирддаг те сэтгэл зүгээ мэддэг болсон юмаа гаргадаг ийм их тийм өөр хүүхдүүд байна да те тэгээ маш бахархдаг мэдээч маш их бахархна тэгээ их тийм ачи маань хариулаад яваад байгаа юм шиг нэг тийм гоё дурсамжийг бүтээж ийн дээрэс нь ямар зоригтой юм бэ өшөө юм гоё боломж гарвал талархаад гоё ингэж хүлээж аваад энэ зүйл урлаг болох хэцүү шттэ мандах үедээ мандна унах үедээ унана тийм зүйл дээр энэ зүйлүүдийг дурсамж гэж аваад их тийм даруй байх хэвээр тэгжиж бид нарт эргээд гоё тийм сайхан зүйлүүдийг ирнэ бага зүйл дээр ингээл омгшоол те хүний хүн биш гэж хараад магадгүй өөрийгөө ч мартцсан тийм зүйл хизээч байж болохгүй тайз бол маш хатуу гэдгийг маш одоо мэдэх хэвээр тийм учраас гарах болгонда дандаа өөрийгөө даруй тэгээд манай ханд хэлдэг байхгүй юу багшин дийдгийн тайзан дээр хаа мэд тайзнаас буугаад боол мэд бай гэсэн баг. Энэ зүйл юу вэ гэхээр тайзан дээр бол боол шиг зүтгэсэн одоо бүх хөдөлмөрөө тайзан дээр хаан шиг ихтгэлтэй гаргаж бүх зүйлээ нэг ч алдаа мадаггүй явах хэвээр. Тайзнаас буугаад боол шиг им төлөв даруй хичээнгүү өдөр болгон шамдах хэвээр. Халуун зүрхтэй хүйтэн тарихтай. Энийг бол маш их тийм бодож одоо нэг талтаа одоо тэгдэж штэ тэмцээнд орж ийн гээл хамаг юм аа ингээл одоо сэтгэл зүгөө удирдахгүй ингээл ахын бол бид нар бодохч завгүй өөрийгөө хянахч завгүй алдаа дутагдлаа мэдэгч завгүй зүйл болно шүү дээ тийм л байх аа. Тэгээ тунгалаг тамираасаа асуумаар байна л да. Илүү нөгөө ээж хүн гэдэг үднээс нь те маш одоо гоё юм хүмүүжилтэй дээр нь бас ингээл хүүхдүүд гэр бүлийн уур амьсгал илүү гоё юм халуун дулаан байгаагийн гол зүйл нь бас юу байгаад байна. Мэдээж бас та нарын ингээд ярианаас анзаархад ингээд хүүхдүүдээ их сайн зөвлөгөө өгд юм байна. Сургамжтай зүйлийг ярьд юм байна. Гэр бүлийн бас нэг юм дүрм журам гэж бас нэлээ байдаг өө. Ер нь энэ гоё нэг юм аз жаргалтай, дээр нь дүрм журамтай, тийм хүмүүжилтэй, тэгснээ нэг юм гоё бие биенээсээ айхгүй гоё юм чөлөөтэй байдаг энэ гоё гэр бүлийг хэрхэн яаж авч явдаг вэ? Яг нөгөө тухайн хүний зан характер л гэж бодож байна. Тэгээс бол тийм байх ёстойгээ бүтээгээд яваад нөгөө хичээгээд байвал эн чинь нөгөө урт хугацаанд үргэлжлэхгүй зүйл л дээ. Тэгээ яг дээг бит хоёрын яг ийм нэг яг ийм юм ингээд таарад байд юм шиг байгаа маа. Би болохоор ингээд хит хөөрөө, хит ингээд талархдаг, хит баярлдаг, хит гундаг. Дээгээ болохоор ингээд цаанаас нь за тэгж байгаарэ. За манайхан ингэж байгаарэ гэдэг бүх одоо нөгөө процесс те ингээд бүх юм ингээд төвлөлөж явдаг. Би тэр олгоныг нь стандараа ингээл да. Сахар байвал стандараа дав сахарыг нь стандараа хандлан ингээл өгч чаддаг. Тэр олгоныг нь хүүхдүүд ингээд аваад мэдэрсэн. Тэгээ яг ингээд тухайн орчиндоо ингээд гой уусаал мэдгүй би бинийгаа зүгээр харцаараа л мэдэрчдэг. Тийм учраас хичээгээд ч юм уу хин нэгэнд таалагдаад нэг байх зүйл байхгүй байгаагаараа л байж байгаа. Аз жаргалтайгаа мэдрээл явах нь яг энэ гой гэр бүлийг бүтээж яана л гэсэн үг юм шүү дээ. Хүүн юу нь яаж ийн одоо урлаг тийшээ хазаах гэдэг нь үү? Манай дүү бол жүжигчин болох сонирхолтой байгаа. За. Тэгэл би Холливуудын жүжигчин болно. Би жүжигчин болно гээл яваад. Тэгээ надтай бас дандаа хоолой салгаж дуулах бол маш их дуртай. Зөв. Тийм би ч гэсэн төдөг ам хоолой салгаж дуулах маш их дуртай. Ээжтэйгээ дуулж байна уу? Ээж нь бас дуулаад байдаг шүү дээ. Тийм. Ээжтэйгээ ер нь дуулг бол тэгэл дуулцдаг л да. Тэгэл багтаа тэгдэг байсан. Хоёр хамт дуулдаг уу? Бит хоёр уу? Дуулна л да. Гэхдээ манай охин дүүтэйгээ маш их дуулдаг. Би нөхөртэйгөө хасараа тэр найлдаа ингээл гэдэг бодоод айгуу гоё дуртай. Яг тэгвэл жоохон цөөрөлттэй. Одоо энэ цаашдаа нэг гоо марал маань одоо ирээдүйдээ ямар хүн болохыг зорж байна те. Одоо ер нь одоо ирээдүйд юу төлөвлөсөн одоо сууж байна да. За би одоо ингээд тэмцээний уралдаанд орж байгаа ч гэсэн одоо яг хичээл номдоо шамдмаар санагдаж байгаа. Ялангуяа одоо би химийн олимпиадад орох гэж байгаа болохоор химтэй маш их шамдаж сурж байгаа. Тэгээд би яг ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ гэхээр биохимч болно гэж төлөвлөж байгаа. Тэгээд дуулахаа бол хоббигоор үлдэнэ гэж бодож байгаа. Ямар ч гэсэн өөрөөсөө салахгүй хоббигоор л үлдэнэ гэж бодож байгаа. Тэгээд одохгүй бас нөгөө яг Япон хэлнийхаа нөгөө хэлнийхаа төвшин гэдэг тогтоог явах шалгалуудад орж байгаа. Бас 2-3 олимпиад нь гэхээр бас хэрэггүй гэл нэг олимпиадаар дээр гэж байгаа. Тэг хичээлдээ маш сайн. Тэг хичээнгүү сурдаг. Ямар сайндаа нөгөө Москвагаас бид нэг ингээд нисээд ирж байгаа ахгүй юу? Тэр чинь гэртээ 3 өнгөрөөж ирж байгаа. Өглөө хичээлдээ
Тэгээд нөгөө 3 өнгөрөөд ирээд шууд хичээлээ нүгсэн. Унтахгүй унтах юм бол бис ирэхгүй гээд. Тэгээд өглөө 8 хүртэл 7:45 хүртэл хичээлээ хийгээд тэг хичээлдээ авсан. Тэгээд нойрныхаа зөрөөг Одоо ингээд нэг юм урлагийн аав ээж нар ч гэдэг юм уу тийм урлагийн хатуу хөтөөг мэддэг болохоор хүүхдээ жоохон урлагаас нэг ингээд нэг холдуулах гад ч юм уу тийм заа чи яах юм бэ гэдэг тэгдэгтэй тийм одоо аав ээж харны юм чи ингээд та хоёрын маань хувьд бас тиймэрхүү зүйл байдгүй. Мэдээч тийм байхгүй. Гэтэ нэгт бол хичээл ном хэл одоо юуны төрөнд одоо юм Японы сургууль сурж байгаа ялээ. Энийхээ үр ашгийг гаргана. Тэгэнгүүт хажуугаар ингээд сюрпрайзтэй ингээд гой гой тэмцээнүүд аваад ирэнгүүт тэрийг нь бас дэмжиж байгаа байхгүй юу? Аль алигаа амжуулаад хичээл намаас орхигдуулахгүй байгаа нь чухал гэж үздэг юм байна. Тийм дэш дөрөв итгэлийн маань алдахгүй маш сайн сурж байгаа учраас их охиндоо их баярлдаг, талархдаг, дээрэс нь их бахархдаг шүү. Миний охин мундаг. Гоморл маань бас зөрүүлээд ээждээ бас энэ одоо төвшөнийг ашиглаад тий бас гоё боддог, сэтгэлийн бас үгээ хэлээч автаас байна. Автаа тийм. За би аав ээж хоёрдоо бол намайг ямар ч цагт дэмжиж явдагт маш их баярлаа. Уунж юусэн ч дээшээ явж исэн ч буруу замаар орсон ч угаасаа буруу замаар орчих сайш. Океймдээ ямар нэгэн буруу зүйл хийгээд гимшилтэй үед болохоор үргэлж намайг дэмжиж сэтгэлийг минь тайвшруулж буруу зүйл хийсэн ч гэсэн тэрийг ивэр хэлж ойлгуулахад маш их баярлаа. Зарим аав ээжүүд бол тийхгүй шууд чи яаж байгаа чи ингэж болохгүй шүү гэж хэлдэг бол та хоёр маань намайг үргэлж дэмжиж явдаг шүү. Тэгээд аав ээж хоёртаа үнэхээр хайртай шүү. Ямар гоё юм бэ. За тэгээд бидний ерөнхийдөө нэвтрүүлгийн цаг өндөрлөж байна. Тэгээд магадгүй бит хоёрын асуугаагүй манай хоёрын бас хэлхийг хүсэж исэн зүйлсээ хэлж болно. За миний охин тэр мэдээч нөгөө саяхан одоо болоод явсан учраас өөр генерашнд явхад маш олон хүмүүс тусалсан тэрийг хэлэхгүй болохгүй. Ягаад гэвэл санаанд оромгүй тэр хүмүүс ч хүртэл маш сайхан сэтгэлийг гаргаж өгсөн. Гэр бүлийнхэн найз нөхөд ах эгч нартай маш их талархлаа. За тэгээд Эрдэнэ Ice TV те одоо бүх одоо продюсер за хайр тандаа тэгээд маш их баярлаа. Тэгээд миний охин бас хэлээрээ. Тэгээ нам дэмжсэн маш олон саналаа өгсөн хүмүүстэй баярлалаа. Саналаа өгсөн маш олон хүмүүстэй маш их баярлалаа. Монгол улсаа өргөлд дээшээ дэвжиж яваасаа гэж би маш их хүсэж байна. За тэгээд харах юм бол Instagram үзэлтэн дээр ганцхан минийг л маш их үзэлттэй байсан. Тийм болохоор манай Монгол улс маань сошиал дээр маш идэвхтэй. Яг үнэн тийм ээ. Идэвхтэй. Netflix-ээс ч их сарж болно гэдэг. Өөр сонь сайхан тойр орбон юу вэ да. Гэтэ яг нөө юугаар сүлжээгээр олон нийтийн сүлжээгээр бас харддаг л да. Одоо нөгөө стандараа охин маань хичээл номдоо шамдаал тэгэл ажил аваарцсан яваал байж байгаа. Тий. Манай хичээл өглөө 7:45-аас ороод уг нь 2:45-аас тардаг байхгүй юу? Тэгээд би 1 дахь 3 дахь 5 дахь Японы хэлндэд бэлдээд 2 дахь 4 дахь дээр нь хим дээр бэлдэж байгаа. Тийм болохоор өдрөөр 5 6-аас тарж байгаа гэсэн үг. За ойлголоо. Тэгээд хоёртоо бүр ингээд амжилтын дэдэг хүсье. Тэгээд хичээл номлол ямар гоё нэг тийм. Тэгээд Улсын филармоны симфони найрал хөгжмийн гоцлол хөгжимчин соёлын тэргүүний ажилтан Тунгалаг Тамир байлаа. Түүний охин Voice Kids болоо Our Generation одоо тэмцээнд амжилтаа орцсон гайхалтай мундаг охин Гомарлнаар байлаа. Хоёртоо маш их баярлалаа. Маш их баярлалаа.